За бодлогоо сайн уншиж утгыг ярилцсан. За хэрчим хэрэглэн зураглал хийн. Бодолтой бодно гэсэн ийм үйл ажиллагаатай хичээл болох нэ. За бодлого 1. За Наминжин бодлого 1-ийг чанга уншаарай. Ангийн 24 сурагчийг 3 хэсэгт хуваарлаж баг болгов. Нэг багт хэдэн сурагч орох вэ? За, сайн байна. За бодлогын өгүүлбэрийг багш нь дахиж уншиж өгье. Ангийн 24 сурагчийг 3 хэсэгт хуваарлаж баг болгов. Нэг багт хэдэн сурагч орох вэ гэж. За энэ бодлогыг ингээд сонсонгууд ямар үйлдэлээр бодогдох юм бэ гэж бодож байна. Тодхөө юу гэж бодож байна хэлээрэй минийхөө? Хувааж болох юм байна. За тэгвэл багш нь дараах зураг дээр одоо ярилцах чинь. За энд хүүхдүүд ээж байна. Нийтдээ энд 24 хүүхэд байж байгаа. За тэгвэл энэ 24 хүүхдийг яаж хуваах вэ гэдгийг эхлээ багш нь зураг дээр харуулъя. За энд одоо багш нь харандаа сонгоод авсан. Эхний хэдэн баг болгож хуваана гэлээ? Өгүүлбэртэй болгоо санаараа миний хүүхдүүд? 3 хэсэгт хуваана гэсэн байна тийм үү? За тэгвэл нэг багт хэдэн сурагч орох вэ гэдгийг одоо харъя. За эхлээд багш нь энд ингээд нийтдээ хэдэн хүүхэд байна уу гэдгийг нь тоолъё. За бүгдээрээ микрофоноо хаачаад тоолоорой. Багш нь энд улаанаар энд гүйлгээд байгааг харж байна уу? Улаан жижигхэн юм цэг 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12. За энэ дээдлийн игнэнд 12 хүүхэд байж байна. За тэгвэл энэ доотлын игнэнд бас яг адилхан 12 хүүхэд байж байгаа. За 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12. Ингээд өөрөөр хэлбэл 24 хүүхдийг багш нь хуваах гэж байна. За одоо та нар юу гэж бодож байна? Энд би эхлээд ингээд 6-6-гаар нь ингээд хуваагаад үзэж байна л да. За энд ингээд 6 хүүхэд. Энд ингээд 6 хүүхэд. Тэгээд энд 6 хүүхэд. Тэгмүүд энд хэдэн баг болгоч юу багш нь? 4 болгосон. Тэгсэн чинь бидний бодлогын гол нь хэдэн баг болгоно гэж ярилцсан бэлээ? 3 гэсэн. Тэгвэл одоо аль нэг багийнх нь хүүхдүүдийг одоо би энд 6-6-гаар нь хуваасан чи 4 баг болчихж байгаа юм чинь аль нэг багийн хүүхдийг өөрөөр хэлбэл тэнцүү хувааж иж нөгөө бус 3 багтаа тэнцүү хувааж өгөх юм бол энэ 3 баг болох гэдэг шүү дээ. За тэгвэл энийг бүр ихнээс нь багш нь хуваая. Өөрөөр хэлбэл 6-6-гаар хуваахаар болохгүй байгаа юм чинь арай өөрөөр хувааж үзье. За тэгхийн тулд багш нь энэ слайд дахиад эхлэх хэрэгтэй болж байна. За тэгвэл одоо багш нь 8-8-аар нь хуваагаад үзье. Энд ингээд 8 хүүхдээр хувааж үзэж байна. Нэг багт хэдэн хүүхд байна үүдийн миний хүүхдүүд хараад сууж байгаарай. За энд бас 8-аар нь ингээд хуваач. За үлдсэн мэдээж 8 хүүхэд ингэж харагдах гээд байна. Тийм ээ наа? За тэгвэл нэг багт хэд оногдож байна вэ? Нэг багт 8 хүүхэд байх нь тийм ээ. За тэгвэл одоо энийг бүгдээрээ зураглая. Зураглал гэдэг маань хэрчмээр хийхийг хэлж байгаа. Багш нь энд 2 хэрчмийн зураас энд гарч ирсэн байна. Энэ 2 хэрчмийн зураасыг харж байна уу? За хэрчмээ татлаа. За багштайгаа хамт яг зэрэгцээд хийгээд явна шүү. За хэрчим татлаа.
Хэрчим маань хамгийн гол нь миний хүүхдүүд 3 тэнцүү хуваагдахаар байх ёстой. Тэгэхээр зэрэг одоо 9 нүдийг ч юм уу эсвэл 9 см-ийг ч юм уу зурчвал миний хүүхдүүдэд арай илүү амар байх болно шүү. За эхлээд хэрчмээ татчих нь тийм ээ. Хэрчмээ зурх нь. За ээжтэйгээ ярьж байгаа хэрчмээ миний хүүхдүүд гоё зураад явш. За цааш нэр үйлчлүүлье. Энэ хэрчим маань нийтдээ 24 гэсэн 24 хүүхэдтэй гэж ярьсан түрүүн тийм ээ. Одоо энэ 24 гэсэн энэ тоогоор нийт байгаа хүүхдийн тоог илэрхийлнэ. Тэгээд энэ зураас энэ одоо бүгд гэсэн ийм доош харсан энэ шүгүр хэсэгтэй ийм зураас байна шүү дээ. Энийгээр бүгдээрээ бүх хүүхдүүдээ гэсэн ийм санааг илэрхийлж өрнө. Энээс хойш бодлого дээр авч ашиглаж явах болно. Энэ зураасыг яриад байна багш тийм ээ. Энэ зураасыг яриад байна. Энэ. За цааш нь үргэлжлүүллээ. Нөгөө хэрчмээ 3 тэнцүү хуваах шаардлагатай болж байна. Хэрчмээ 3 тэнцүү хуваана. Амжиж байна уу? За сайн байна. За 3 тэнцүү хуваачлаа. За тэгвэл 1-р баг, 2-р баг, 3-р баг гэд багшин дээр нь тэмдэглэжлээ. 1-р баг, 3-р баг. За битгий арилаарай миний хүүхдүүд. Яг тэгвэл бус найз нараага бид нар бас хүндлэх ёстой. Микрофон хаагаад чимээгүй оролцох ёстой. Багш нь яг ингээ хүлээгээд энэ өгөхөөр та нарыг амжиж хийгээл гэж бодоод хүлээгээд байгаа штэ. За нэг багт хэдэн хүүхэд оногдох вэ гэдгийг одоо ингээ асуултын тэмдгээр илэрхийлсэн байна. 3 асуултын тэмдгийг бид нэр олох гээд байна. Өөрөөр хэлбэл энэ 3 асуултын тэмдгийн цаана 3 адил тоо байгаад байна гэсэн үг байна. Яагаад гэвэл тэнцүү хувааж байгаа учраас. Сая бид нар хүүхдүүдэд тэнцүү хувааж чадсан байх тийм ээ. За тэгвэл 24-гээ энэ хуваах тэмдэг буюу энэ хоёр ийм ойролцоо цэгэн тэмдгээр бид нар илэрхийлдэг. Үүгээрээ илэрхийлээд 24 3 хуваахаар хэд гарах вэ? За намун зал. За таадгүй 24 3 хуваахаар хэд гарах вэ? За нас нь нэмхээ хэлээрэй. 24 3 хуваахаар хэд гарах вэ? За тэгвэл 8 гэсэн тоог гаргаж байгаа хүүхдүүд маань зөв боджээ, мундаг гэсэн үг. За нэг багт байгаа хүүхдүүдийн тоо. Ганцхан энэ 1-р багт байгаа 8 байх уу? За намун зал хариулаарай. Ганцхан 1-р баг дээр л 8 гэж биччихв үү? Эсвэл ганцхан 2-р баг дээр 8 гэж биччихв үү? Хаана 8 гэж биччихв үү? Одоо энэ асуултын тэмдгийнхаа оронд одоо бид нар хариугаа бичих чам. Гурвуулан дээр нь 8-ын тоо бичих нь штэ. Мундаг штэ. Сайн байна. За ингээ гурвуулан дээр нь 8 8 гэсэн ийм одоо хариултуудыг бичиж явах нэ бид нар. За цааш нь үргэлжлүүлье. Энийгээ бичиж аваад ард нь энэ хаалтан дотор энийгээ заавал бичээрэй миний хүүхдүүд. Нэг багт байх сурагчийн тоо гэдгийгээ заавал бичиж явах шаардлагатай. Хаалтан дотор өөрөөр хэлбэл өгүүлбэртэй болгоны хариуг бид нар заавал бичиж явах шаардлагатай байдаг. Одоо ном бол ном, хүүхэд бол хүүхэд гэдэг ингээд эсвэл алим ч гэдэм үү ингээд хаалтан дотор бид нар тухайн зүйлийн нэрийг нь заавал бичиж явах шаардлагатай байж байгаа. За дээр нь өгсөн энэ хүснэг дээр бодсон байж байгаа энийг бид нар хүснэгт ашиглаад өгүүлбэртэй болгоныхон одоо тав жүжиглэлийг хийж байна гэсэн үг. Зурглал ашиглаж, хэрчим ашиглаж өгүүлбэртэй болгоныхон тав жүжиглэлийг хийчихлээ. За бичсэн үү? За цааш нь үргэлжлүүлээ. Энэ бичлэгийг багш нь дахиад бичиж байгаа учраас миний хүүхдүүд Classroom болон ангийн одоо Facebook хаягаас бас бичлэгээ
буцаагаад үзэж болно шүү. За 2 дугаар бодлого. 2 дугаар бодлогыг насан нэмэх уншнаа. Эмээ 4 таранд нийт 32 кг аруул юм. Нэг таранд хэдэн килограмм аруул гэсэн бэ? За энд хүмүүс орж ирээд байгаа учраас багш нь авах хэрэгтэй. Саран гэрэл энэ хин мөнх хүслэн орж ирж байна. За. Байна уу мөнх хүслэн байна уу? Энэ авч амжихгүй байж хаад орж ирж байгаарай авчих юм аа. За яаж байгаарай. Нэг ч гэсэн хүүхэд орж ирж ивэл хэрэгтэй л энэ юмнууд. За мөнх хүслэнгийн ээж чинь дугаар хэдүүлээ. За жоохон байж байгаа нөхдөд гэж энд нэг хүний юу орж ирж амжихгүй байгаа хүнийг аваадах. За дахиад орж ирлээ. Байна уу? За. За хичээл маань дундаа орсон байна. Мөнх хүслээ эмнээ хүү дараа нь бичлэгээ бас буцаагаад үзэж болно. Одоо тийм үргэлжлүүлээд хийгээрэй заяа. За үргэлжлүүлээ хүүхдүүдээ. За сая насан нэмэх өгүүлбэртэй болгоо уншсан тийм ээ. За тэгвэл энд эмээ 4 торонд нийтдээ 32 кг ааруулыг хийх гэж байна. Яг саяныхан 32 кг-аа 4 тэнцүү хуваах нь байна. За нэг торонд хэдэн килограмм ааруул хийсэн бэ гэж. За одоо бичиглэлээ товч бичиглэл болгож бичье. За саяных шиг хэрчмээ зурна. Хэрчмээ зурх нь байна. За хэрчмээ нэг их урт хийх хэрэггүй шүү миний хүүхдүүд. 4 тэнцүү хуваах боломжтой ямар одоо хэмжээсээ тэрийг харж байгаа л одоо 8 нүдийг эсвэл 8 см-ийг тэнцүү хуваахад болно шүү. Эсвэл 4 см зурчаад одоо тэрийг 4 тэнцүү хуваах ч гэдэг юм уу. Иймэрхүү аргыг их ашиглаарай. Тэгэхгүй дэвтэр дээр маш их урт 32 см ч гэдэг юм уу 24 см хэрчим зурна гэх юм бол бидний дэвтэр хүрэлцэхгүйгээс гадна дэвтэр маань их жоохон эмх замбраа муутай харагдах гэдэг. Тийм учраас дэвтэр дээр их нямбай хийхийг бодоод тэгээд бас өгүүлбэртэй болгоо их гоё бодох ийм арга хэмжээ аваа шүү. За нийт гэсэн хэмжээсэн дээр 32 кг гэсэн энэ тоон гараад ирсэн. За энийгээ би хэдэн тэнцүү хуваах ёстой вэ? 1 2 3 тэнцүү хуваахаар 3 эмзраас дурсаар зурангууд 4 тэнцүү хуваагддаг гэж байгаа. За 4 тэнцүү хуваалаа. За энэ дээр 1-р тор, 2-р тор, 3-р тор, 4-р тор гэж бичиж байна. За нэг торонд одоо хэдэн килограмм ааруул хийгдэж байгаа вэ гэдгийг тус бүрт нь ингээд асуултын тэмдгийг тавих нэ. За одоо үүнийг нэрэн дуудаадаг байгаа хэн байгаад байгаа лээ? За Сарангуй. Сарангуй миний хүү яаж бодох вэ гэдгийг багштай хэлээрэй. Сарангуй. За тэгвэл найздаа туслаад энийг ингэж бодно гэж тайлбарлах хүүхэд хэм бэ? Микрофон асааж аваад хэлээрэй. 32-ыг хуваах нь 4. За 32-ыг 4 тэнцүү хуваах нь байна. За ойлгомжтой микрофон миний хүүхдүүд хаад цаачих багш нь нэрийн дуудаад асуугаад байна. 32-ыг 4 тэнцүү хуваах нь байна. Тэгвэл үүнийг бодохдоо зарим хүүхдүүд ойлгохгүй байж болох юм л да. Яагаад ингэ 32-ыг 4 тэнцүү хувааж үү? Тэгээ одоо хэд гарах юм болоо гэд хүрдээ сайн ойлгоогүй хүүхдүүд байж байгаа юм бол энэ 4-ийн хүрдэн дотор 32 гардаг хариу хэдийг 4-оор одоо үржүүлэх юм бол 32 гардаг вэ гэдэг тэр тоогоо л санчих ёстой болчихно гэсэн үг тийм ээ. За тэгвэл 32-ыг 4 тэнцүү хуваахаар хэд гарах вэ?
Им амийн эрдэнэ хэлээрэй. Нэ. 8 болох нь мундаг сайн хүүхэд. За тэгвэл 8 кг ааруулыг хаана хийх вэ? Хаана одоо авчиж хийсэн байж таарах уу? За үүнийг чи амийн эрдэнэ хариулаарай. 8 кг гэснийг би одоо хаана авчиж бичих вэ? За энэ нэг торонд байгаа энэ ааруулыг одоо тор болгоны энэ асуултын тэмдгийн арталт бичих нь байна, тийм ээ? Тор болгоны асуултын тэмдгийн арталт нэг торонд байх ааруулын хэмжээ гэж бичгнэ. За сайн анхаараарай миний хүүхдүүд. За гаднаас энэ хүмүүс орж ирээд байгаа учраас багш нь заавал энийг орж авахгүй болохгүй болчиход байна. Арталт нь заавал бичээрэй минь хүүхдүүд. Арталт нь бичихгүй бол болохгүй байж байгаа. Асуултын тэмдгийнхаа оронд заавал ард нь бичихгүй бол за багш нь эхнээс нь явуулаад харуулж байна. За 4 тэнцүү хуваасан 1-р тор, 2-р тор, 3-р тор, 4-р тор. За энэ болгоны одоо ааруулны хэмжээг асуултын тэмдэг тус бүрд нь одоо хэдэн килограмм ааруул ногдох вэ гэдгийг нь асуултын тэмдгээр илэрхийллээ. За миний хүүхдүүд ингээд сайн бодсон. 32-ыг 4 тэнцүү хуваагаад 1 кг одоо нэг уутанд 8 кг ааруул багтана гэдгийг ингээд гаргаад ирсэн. Нэг торонд байх ааруулны хэмжээнд 8 кг гэж биччихлээ. За асуултын тэмдгийн одоо тэр ард болгонд 8 кг 8 кг гэд ингээд бичиж явах хэрэгтэй болж байна. Ингэж энэ товч жиглэл маань бүрэн дүүрэн гүйцэд болно гэж тооцсон шүү. За нэг минут хүлээч багш нь. Хүүхдүүд амжиж бичиж авах. За цааш нь би дач хийгрээ гэд. Өнөөдөр 2 хичээл орох гэж байгаа учраас багш нь 3 бодлого дээр л ажиллая гэсэн. За үүнийг гэрийн даалгаварт өгч байна. Өвөө 45 шагааг 5 ачгуудээ тэнцүү хуваан тарааж өгөв. Нэг ачгууд хэдэн шагаа өгөх вэ гэсэн ийм бодлого байна. За үүнийг бичиж аваарай минь хүүхдүүд. Өгүүлбэртэй болгоо маш нэм бай. Гоё бичиж авна. За тэгээд саяны зааж өгсөн аргаар хэрчмээр өрөлбөл тэнцүү хуваагаад доор нь үйлдэлийг нь бичээд арталт нь хаалтан дотор энэ одоо юуны талаарх бодлого вэ гэдгийг нь заавал тайлбарлаж бичээд тэгжээч гэрийн даалгавар төгс болно шүү. За нэг л бодлого өгч байна багш нь. Яагаад гэвэл миний хүүхдүүдэд одоо тэл хичээлийн даалгавар гэж байж байгаа. Тэгээд дээр нь одоо монгол хэл дээр багш нь цэжжиг хийж авах юм. Цэжжигээ хийчингүүтээ зургийг аваад классрум руугаа хийгээд байгаарай. Цэжжигээ шууд алдаагийн засалгүйгээр хийх нэ штэ багш нь. Алдаагийн засаар буцаагаад илгээх нь. Ойлгомжтой бай тээ. Тавин ингээд одоо хийчихнэ багш нь. Яа тэгэхээр бичлэгийг би хийгээд байна. За бичиж авч амжсан хүүхдүүд ээ. Өвөө 45 шагааг 5 ачгуудээ тэнцүү хуваан тарааж өгөв.
нэг ач хүүд хэдэн шагаа өгөх вэ гэж. За энэ бол гэрийн даалгавар. За хүүхдүүдтэй амжилт хүсье. Гэрийн даалгавраа хийгээд тэгээд ангийнхаа класс руунд байршуулаарай. За. За одоо. За. За хүүхдүүдтэй амжилт хүсье. За энэ бичлэгийг багш нь дуусгаад одоо за өгүүлбэрүүд зарчиг нь өгүүлбэрүүд. За тулгаж сайн хараад явна шүү хүүхдүүдээ. За микрофоноо хаачаарай энэ хүслээ. За манай ангид олон хүүхэд сурдаг. Хадавтаж хэлье. Манай ангид олон хүүхэд сурдаг. Насны нэмгээ тулгаж хараарай минийх үү. Дараагийн өгүүлбэр эхэлж байна. Саяны өгүүлбэр дуусж байгаа учраас цэг тавина. За дараагийн өгүүлбэрийг томоор эхэлчих гэнэ. Багш ирэв. Цааш нь өгүүлбэр дуусж байгаа учраас дараагийн өгүүлбэр том. Би ном уншиж сурлаа. Би ном уншиж сурлаа. За цэг тавьсан. Дараагийн өгүүлбэрийг яах вэ? Томоор хэлж чинь тийм ээ. Бас сайхан бичиж сурав. Бас сайхан бичиж сурав. Эрдэм ном сурахын сайхныг одоо л мэдэрч байна. Эрдэм ном сурахын сайхныг одоо л мэдэрч байна. За 20 дугаар даалгавар саяны бичсэн үгнүүдийнхээ балархай ашгийг улаанаар тэмдэглэнэ. Улаанаар дугуйлаад тэмдэглээрэй. Сайхныг гэдэг үг маань орсон байна штэ. Тэгэхээр яах вэ? Юу гэж бодож чинь чи? Эр үгүй штэ. За их хүслээ. Микрофоноо хаагаарай минийхөө. Өөр өнгөөр болно минийхөө. Өөр өнгөөр болно. Ялгаж л байвал болно. Балархай ашигын тэмдэглэл зөвхөн балархай ашиг шүү нэмжээ. Улаан өнгөөр тэмдэглэж гэсэн найзуудад нь заримд нь үг байхгүй учраас сүү өнгөөрөө тэмдэглээ гэсэн багш нь.
Багш нь одоо цэц чигээс нь юу харах вэ гэхээр балархай хишгээ тэмдэглэж чадчихгүй юу гэдгийг л харах юм. Яманжаа өөртөө байгаа өнгөөрөө будчих. Өөртөө байгаа өнгөөрөө будчихаарай. Сарангуй хайчсан бэ? Сарангуй. Сарангуй амжаарай минийх үү? За сарангуй амжаад хийгээрэй. Багш нь ингээ харж байгаад хийлгэж хураад одоо нөгөө шалгаж үзэх гээд байгаа учраас мөн штэ 2 дугаар үед орсон богино нэг шиг хэлээд байгаа. За бодсон уу? За буцаа хүүхдүүд найлаа гараа өргөдөө багш нь харъя. За нинжин амжицсан байна тийм ээ. Батүшгийн амсан юм өмнөх үү? За. Сэлмүнэ амжсан уу? За ихэнх хүүхдүүд нь амжичлаа. За миний хүүхдүүд яг наад цэжчихийн тэр хэсгийг нь зургийг нь аваад тэгээд ангийнхаа класс румд явуулаарай. Багш нь тэгэх юм бол шууд цэжчих дээр хэр зэрэг хийж ийнү гэдгийг нь хараад дүгэн чинь хэр зэрэг сайн бичиж байна гэдгийг нь харчихна. Тэгээд цэжчихч бай юу ч ер нь бол хичээлүүд их сайн нямбай бичиж байгаарай миний хүүхдүүд. Их гоё бичиж байгаарай. За монгол хэл дээр энэс одоо өөр даалгавар өгөхгүй. Тэр хичээлийнхээ даалгаврыг хийгээд тэгээ багш руугаа илгээчих нэ штэ. Монгол хэл дээр бол зөвхөн наад цэжчгийг чинь яаж бичиж юу гэдгийг шалгах чинь багш нь.